Сайн байна уу? Та бүхэнд өглөөний мэнд хүргэе. Эко телевизийн нэг өдрийн зочин нэвтрүүлгээр би оролцож байна. Би барилгын ажил эрхэлдэг. Энэ миний охин Амондра. Хичээл сургууль ихсэн тул миний ажил өнөөдөр охиноо хүргэхээс эхэлдэг юм аа. За би гэр бирж компани цагаарл гэрэлтод гэж юм байна. Манай компани байгуулагдаад одоо 11 жилдээ болж байна. Би өөрөө барилгын салбарт ажиллаад 18 жил ажиллаж байгаа. Хойло хоцорч гэлзэрэ. Холосоо идэж шүцээ юм дүүр. Холосоо идэрэ заяа. За. Өдөр гой унтаж шүү. За. Заяа. Чи тэгэхээр их юм уу? Орой юу? Үгүй орой биш. Өглөө. Өглөө ирэх юм уу? Ирнэ шүү. Аав надад тэгэл өдөр болгоно л ингээл. Охинтойгоо хөрөн шүү дээ. Ажилдаа. Энэ багтаад байгаа юм бэ? Багтаад байгаа юм уу? Томдоод байгаа юм шүү. Эвгүй байна уу? Гайгүй байна уу? Багш нь чамайг хүлээгээд энэ зогсоод шүү дээ. Зооч. За. За нэг том ажлаа биелүүлчихлээ шүү. Одоо шууд талбараа явах хэвээр. 9 цагт очих хэвээр. Би 30 минут хоцорсон явж байна. За явцгаая. Англаа одоо 3 хүнтэй нэг аптек нэг байх нэг гар өрөөтэй л ах эхэлжсэн да. Дансандаа нэг 150 сая төгрөгтэй байсан баг. Анх тэгжэл ах компани байгуулжсэн. Тэр үед хамгийн анхны ажил маань орон айлын засвар хийжсэн. Тэр үед нэг юм аркийг юм дугуй болгох нэг аян явагдсан юм шүү. Тэрээсээ нэг мод болоод айл болгоно нэг тийм дугуй арктай болсон. Тэрийг бол хийсэндээ тэгээд компани маань одоо өргөжөд 50 түнтэй болсон байна. Төмөр хийцэн үйлдвэр, модон хийцэн үйлдвэр, засал чимгэл гэсэн үндсэн 3 чиглэлээр ажилладаг. Төмөр хийцэн үйлдвэр маань бол бас Монголдо нэлээд томоохон төмөр хийцэг хийдэг. Томоохон үйлдвэрийн нэг. Модон хийцэл нь болохоор бид нар өөрсдөө захиалагч байгаа хэрэгцээнд тааруулж модон хийцлийнхаа бүх тавилгануудаа хийдэг. Манай компани онцлог нь бол ихэвчлэн олон улсын байгууллагын болон офисын барилга, зочдлын барилгын ажлууд хийдэг. Анхлан бол одоо айл засаал явж исэн бол одоо том байшингийн дайны юм хийж байгаа. Одоо ажилчдаар их бахархдаг. Ажилчид маань надад хамгийн доод нь 3 жил ажилласан хүмүүс байгаа. Би ер нь яг чадвартай гэхээс илүү хандлагатай залуучуудыг илүү одоо зөв хандлагатай юм хийж сурыг цаашаа хөгжиж дэвшээ гэсэн тийм хүмүүсийг би ажилд авах дуртай. Тэр одоо жишээ нь заавал магистр доктор байх нь албагүй л дээ. Хүн бол одоо чадвартай байх хэрэгтэй гэж би боддог. Чадвартай хүн бол одоо нийгэмд бол маш чухал байна. Зураач мэргэжилтэй. Багасаа яг нэг зурж исэн болохоор зургийн
айгу сонирхолоор л би анх аав намайг цагдаагийн дээдэд өгсөн байсан л та. Тэгээд цагдаагийн дээдэд шалгалт өгөөд тэнцсэн мөртлөө зөрөөд төрслүүлгийн дээд сургуульд орсон. Үндсэн мэргэжил маань бол зураач мэргэжилтэй. Бүхэл ажлууд эхлээл хар зураг тавина, дараа нь өнгүүдээ тавина, дараа нь бичлэлтэй хийгээл бүхэл юм амьдрал тэр чигээрээ л зураг баг гэж боддог. Тэр миний хийж байгаа ажил бол угаасаа тэр чигээрээ яг л хар зураг шиг одоо уран зураг шиг ихэлсэн баг. Эхлээл хар зургийг хийгээл дараа нь өнгийн тавиал яг л дэс дараагаар нь явсан. Би бүр юм сурахын тулд хүмүүст бүр үнгүү 3-4 сар ингээд зарагдчихсан тухайд цалингүй. Тэгээ нэг оюутан байсан болохоор шууд алхаж очоод нөгөө газараа ямаа хийчихэл тэгэл буцаал гэлгүй алхаал ярьдаг. Гол нь юм хийж сурахын тулд бүр тэгж өөхгүй явсан да. За бид нар одоо эхнийхээ ажил руугаа орж байна. Энэ олон улсын байгууллага Мягны сорилтын сан гэдэг усны Улаанбаатар хотын усны нөөцийн төслийг хэрэгжүүлж байгаа томоохон байгууллагуудын нэг. Эдний офисын төв барилгын ажлыг эхэлж байгаад манай компаниуд бас их баяртай байгаа. Ажил маань бол одоогоор нэг 30% тавьж байна. Ажил гүйцэтгэх хугацаа маань маш богинохон 45-аас 60 хоногт гүйцэтгэх ёстой. Ажил ер нь жоохон шахуудуу явж байгаа учраас өглөө эрт ажил эхэлсэн байгаа. Манайхан бол одоо ажилдаа орсон. Ажлыг явж байгаа. Эхний хугацаанд би одоо орж кофегаа уудаг. Американууд дээр 2-3 мөсөж. Өглөө болон кофе уухаас ажил эхэлнэ. Кофе уул өдөө сэргийг байдаг. За одоо сая хүүхдээ өргөд өгсөн эхнийхээ ажил дээр ирж байна. Энд нэг 2 төсөл хэрэгжиж байгаа. Талбай ажилд орж танилцсан. Зааварчилгаагаа өгдөг. Захиалагчтайгаа уулзсан тийм ажлууд хийгддэг. Өглөө болгон. Тэр дараалалаар одоо эхнийхээ ажил дээр ирсэн явж байна. Өдөрт орж байна. Өдөрч нэг камер дагаа явуулсан байхгүй. Тэгэхээр би талбайгаар орохоос өөр харахгүй болчихлоо. Тий. Орж би нэг альдад байсан. Нэг өдөр гарах юм. Гүйцэтгэл одоо нэг 35-40% тавьж байгаа. Эхлээд ер нь далд ажлууд нь явагддаг. Цахилгаан, агааржуулалт, IT, монтаж ажлууд нь эхлэж хийгдэнэ. Тэр маань одоо нэг 30-40% таа. Хийцэн ажил маань 30% таа явж байгаа гэсэн. Тэр нь талбай дээрх ажлын гол шаардлага бол хөдөлмөр хамгаалал. Нэгдүгээр хөдөлмөр хамгаалал, хоёрдугаар хөдөлмөр хамгаалал, гуравдугаар хөдөлмөр хамгаалал гэж ярьдаг. Манайх бол тэрийг бол угаасаа олон улсын стандартаараа л ярьдаг. Өнөөдөр намайг камер дарж ирсэн. Нэг өдөр гээд нэвтрүүлэлт орж байгаа. Тэгэхээр гчтэй баярлах гэдэг. Тэрэнд өрөвччихэд. Орой юунд очих юм уу? Орой манайхан очих юм шиг. Очих нь. Очно. Би нэг хүндэт зочих гэдэг өрөвчсөн явж ийл шүү дээ. Би ярьслаг өгөх юм шиг. Шүд очиж байна. Одоо яхаар
Одоо зөвхөн гайгүй л За. хэвчлээс инженерд хийсэн байгаа юм. За. Одоо нагаад. За. Хийсэн жоохон нэг сэтж авч ирэл ингээд доош аваад яваад л таарч. Одоо энэ ийм байхад болцсон тэр нэг хоолойг авч Тийм. Тэр хэсгийг одоо энэ нэг дээдлээс нь жоохон сэтгэлтэйг нь таацсан 2300 тал болж байна. Өнөө зүрэн дээр 2400 байсан. тийм үү. Яалч одоо талбайд өгчихсэн. 2200 дээр очно гэдсэн байх. 2200 биш, хамгийн хойд арай л байна. Төгсөл хийсэн байж л хамгийн өндөр дээр тавьдаг. Тэгмээ 2300 орж ирж байна. Тэг яг энэ нэг хэсгийнхаа жоохон уналттай ийшээ гараад гэж байна. Ийшээ болж байгаа юм. Сэтгэлүүд нь бол болж байгаа шүү дээ. Энэ одоо бүр дээшээ тулгаж хийхээр яаж байгаа шүү дээ. Тэгвэл бас хөдөлгөөн арай багтаа гэсэн. Одоо энэ нэг юу ч юм байгаа шүү дээ. Хаана ирж байгаа шүү дээ. Энд дээр одоо манайх нэг юугаа хийх гэдэг байгаа байхгүй. Нлон. Тэ. Тэрний нэг туссан. Тэ, ер нь хэмжээг аваад зураг нь бол болцсон. Тэрийг одоо хагас бүтцэн тааруулаад орч хийх. Юун дээрээс нь авах уу? Ер нь бол тий. Одоо эндээс чинь наашаага 50 см уянгаар явчих шүү дээ, тий. Уянгаар явчих. Тэгэхээр миний хийх юу бол ерөөсөө энэ дээр нэг 75 см-ийн өргөй гарч ирж байгаа байхгүй. Тэр нь тааруулаад одоо энийг дундуур нь сүлээл гарахын гаргаад ингээл явж юм байна. Тэгэхээр баг эндээс ингэ кадр зангиж унжуулж хагаад энийх нь доогуур гэж авах юм. Тий. Тэгэхгүй шууд хасаа. Тий. Тэгэхээр болохгүй. Тэр одоо би болохоор газар дээр нь шууд юугаа конструкцаа хийчээд тэгээ тэндээсээ өчтөлөө аваад тэгэл гаргая гэсэн санаа байна. Тэгжиж зургандаа оруулахгүй. Тий. Зургийн юу хоёроо хоёулыг нь шалгацсан байгаа. Ажил маань өөрөө 1000 гаруй 1400 орчим квадрат ажлууд байгаа. Одоо бол ерөнхийдөө бүх талд ажлууд явагдчих гэсэн. Хамгийн гол ажлууд маань төрөний тэнд үйлдвэрсэн тэр ажиллагаа. Суугчлын ажлууд манайх одоо ихэвчлэн офисын барилгын ажлууд хийдэг болохоор бүх юмыг одоо дэлхийн стандартын дагуу одоо энэ техникийн шалан доогоор бүх далд монтажууд явж идэг. Бас усны хоолой, цахилгаан, IT-ийн бүх монтаж нь шалныхаа доор явж байна. Дээр нь болохоор угсралтай ажлууд явж идэг. Одоо сүүлийн манай офисын барилга бүгд ихэнх нь ийм шалтгаан болсон. Энэ бол бас аюулгүй ажиллагааны талаасаач бүх талаас айгүй тохиромжтой тийм шийдэл шүү. Орчин үеийн хамгийн ажгүй шийдэл гэж үздэг. За миний дараагийн явах газар маань офис руу явна. Тэнд одоо намайг 3-4 хүн үлээж байгаа. Тэнд одоо бас нэг төслийн хийцлийнхэн тухай яриад дараа нь дэлгүүрлээ өгнө. Хамгийн анхны ажлаа зар мэдэн 500 төгрөгөөр зар өгөөд тэгэл айл обоо наагаал доторх застын хийгээл уналтаа тааз хийгээл тэгж хийжсэн. Тэр айл нь за герман хүн байсан юм аа. Тэний найзтайгаа нэлээд хийжсэн. Тэр их сайн ажилласан. Тэр герман хүн болохоор барилгын талын нэг жоохон мэдлэгтэй байсан. Тэр хүн надад айгүй хэм зааж өгсөн тухайд. Тэгээд за ийм материал ингэдгийн тэгдгийн гипсэн хавтан гэж ийм материал байдгийн ингэж хэрэглэний тэр хүн аягүй хэм зааж өгчсэн. Тэгээ намайг бүр чамайг хүсэх юм бол би чамайг герман руу авч явъя. Чи тэнд очиод юм сураа гэдэг жисэн юм. Тэгээд би тухайд яг нэг ажилтаа байсан учраас яваагүй. Тэгээд тэр хүнтэй холбоо тасраад дахиж уулзаагүй л дээ. Тэгээд энэ дандаа ихний миний хийжсэн ажил дандаа айлын засварын ажлууд байсан. Тэгэл зар мэдээ өгөөл зарын дагуу хүмүүс ярьж байгаа гэж яриад ажлаа аваад тэгэл дөрүүлээ очиод обоогоо очнаагаал
можооныхаа ажлыг чийгээл, заслаа чийгээл бүх юмаа бүгд өөрсдөө гараараа хийдэг гэсэн. Тэгэл хамгийн анхны ажил минь бүх ажлыг хийгээл дуусгаад гар дээр нэг 140 сая төгрөгтэй. Тэрийгээд дөрүлөө хувааж аваад тэгэл автобусан зугаал ярьдаг байсан да. Бүгдлүүдийн баар янзлж дуусаад ажлын үсэнд нь сая 500 сая төгрөг авчихсан. Тэр бол миний хувьд айгүй маш том ажил байсан л та. Тэгээ яг би мөнгө олъё гэдгээс илүү юм хийж сурыг гэж анх бодож тэр ажлыг аваад тэрнийхээ дагуу бас өөрхөн бас судалгаа энэ төр хийгээд тэр хийсэн судалгаа энэ төр бас захиалагчдад их таалагдаад за ажлаа хоёр нь ингэж явуул их зүгээр юм байна. Тэр гэсэн тийм анх санаануудыг анх төрж ирсэн. За аавыгаа дагаад би ч одоо төрийн ордноос авахгүйлал Монголын томоохон үйлдвэрүүдээр зөндөө явсан да. Миний анхны хөрөнгө оруулагч минь аав минь байсан. 140 сая төгрөг анхнаад өгч ирсэн. Тэгэл тэндээс ч одоо тэгэл хамгийн анхныхаа компьютерыг аваад нэг бах, нэг алах, аптек багцнуудаа авч ирсэн да. Одоо бид төв офис дээр ирж байна. Манайх ховдод Баян Улгийн увсад дархан Сүхбаатарт төсөл хэрэгжүүлж байгаа. Одоо төслийнхэн багийнхантайгаа уулзна. Багийнхан байна одоо намайг хүлээгээд 20-30 минут болцсон юм шиг байна. За сайн бацхан залуучуудаа. Сайн байна. За би камера дагуулад ирж байгаа шүү. За насч гэсэмэч. Компани онцлог гэвэл олон улсын стандартаар ажлуудаа явуулахыг хичээдэг манайх. Олон улсын стандарт гэдэг нь бол материал болон хийслэл, зураг төсөл, програм нь бүгд л олон улсын хэмжээнд явах шаардлагыг манайх компанийн бол баримталж явдаг. Энэ манай компани гол зарчим. Хэрэглэгчээ дээдлэх жишээ нь бол одоо манайх олон улсын төслийн офисын болон зочд буудлын барилгууд дээр ажиллаж байсан. Тэрэн дээр бол одоо ажилчдаа одоо чадварчуулах, мэргэжилтэд эржүүлэх, олон улсад явуулах тийм арга хэмжээг манайх байнга явуулдаг. Манайхтай ажил төсөлд олон компаниуд байгаа. Миний сонсож байгаа баг 100 гаруй компани байдаг гэж сонсож байна. Том жижиг нийлээд том компаниуд бүгд байгаа. Гэхдээ бүгд өөр ингэсэн сегментээр өөр ингэсэн арга барилтай, өөр ингэсэн ажлын туршлагатай байдаг. Тэгэхээр хоорондоо бол нэг ажиллаараа давхцсан гэхээсээ илүү хоорондоо одоо яг төрөлжөөд эхэлсэн байна л да. Хуучин бол одоо бүхэл юмыг хийдэг байсан бол манайх одоо зөвхөн офисын барилгын ажлыг хийдэг. Бусад компаниудын хувьд бол одоо айл гэдэг юм уу, хаус ч юм уу, томоохон орон сууцны төслүүд гэдэг тусдаа хэрэгжээд явж байгаа тийм байдаг. Манай компанийн хувьд бол дан ганц офисын ажил хийдэг учраас тэр тал дээр илүү их туршлагатай гэж хэлж болно. За одоо цайны цаг болсон байна. Хоолоо идэхгүй л өсөж шүү. Хөглөөс гарсан. За өөр циклээ дэлгүүрлээ яваа да. Дэлгүүрлээ очиод захиалгаа өгчөөд тэгээд
холоодчихэд тэгэл ажилдаа гарна. Дараагийн ажил маань Central Tower. Тэгээд 2 газар очих хэвээр. 5 дух ер нь аль аль нь байдаг. Гэхдээ одоо ер нь сүүлийн үед олон улсынхаа юугаар бол системээр хийхдээ 5 дух гэхээс илүү бас цахилгааны зөв зарцуул, усны зөв зарцуул, дотор агаарын чанар гэсэн юмнууд бол захиалагч өөрийг шаарддаг болсон. Энэ угаасаа дэлхийд даяараа тийм байна. Тэр нь илүү одоо хүнд 5 тухтай байна. Бас хэрэглэхэд маш энгийн хялбар байх хэрэгтэй. Одоо манайхны сүүлийн үед хэрэглээд байгаа загварууд бол дандаа минималны гэж ярьдаг. Одоо энгийн хэрэглээ. Тэр маань өөрөө бол техникийн хувьд болон бүх шийдлийн хувьд цогц шийдэл юм уу гэж би хардж байгаа. Одоо ер нь за 20 оныхын бол одоо явж байгаа гэсэн үг. Тэрнээс 20 оны 20 онд гардаг. 20 оны гарахын тулд 18 онд ерөнхий төслүүд нь хэрэгжиж байгаад 19 онд танилцуулаад 20 онд хэрэгждэг. За одоо бидний хийж байгаа юм бол 21 он ч юм уу магадгүй 22 он 2030 он ч гэдэг юм уу. Ерөнхий нөгөө концепц маань өөрөө тэгж ингэж алсуураа явдаг. Одоо хувц загвар дээр ч гэсэн бас тийм байдаг. Одоо улирлын эх жилийн улирлын загвар стил өнгө төрөх гэж ярьдаг. Яг тэрнтэй адилхан интерьер засал чимэглэл дээр бол бас яг тийм өнгөнүүд авцаж явдаг. Тэрийг дагаад материал үйлдвэрлэлүүд нь бас тэр чиглэлийнхаа өнгө дизайнтай материалыг хэрэглэгч болон дизайнеруудад санал болгодог л доо. За нэг хэсэг бол бас тийм 60-70 оны ч гэх юм уу тийм pop арт маягийн тийм өнгө төрх тод өнгөнүүд давмгаалж исэн бол одоо бол харьцангуй тийм зөөлөн завсрын байгалийн тэр дундаа бас зарим нэг контраст өнгөнүүд давмгаалж яваад байгаа. 19 онд бол энэ бас 20 онд бас өргөжлөх болов гэж бодоод байгаа. 20 онд болохоор яаж орж ирэх вэ гэхээр жоохон арт маяг руугаа орж ирж байна. Өөрөө минималны тийм стил загвар нь болохоор өөрөө тийм арт маягийн юуг одоо сонгодог загвараас орчин үеийн юуг ингээ хольж оруулаад байгаа байхгүй элементүүдийг тэгж хийгдэт байгаа. За чөлөө цаг ч одоо надад их баг гардаг дөө. Гэхдээ 7 хоногийнхаа нэг өдрийг заавал амардаг ямар ч ажилттай байсан. Тэр нь хагас өдөр өгдөг. Хүүхдүүдтэйгээ шинэ гарсан бүх киног үзэх дуртай. Энэ гэр бүлээрээ л кино үзэх. За тэгээд өдөө дээр аялах, уулан дээр гарах. Тийм хоббитэй. Тэр чи одоо маш олон газараар аялцсан гэр бүлээрээ шинэ гарсан бүх кинонуудыг үздэг. Тэр тусмаа хүүхэлдэйн кинонд их дуртай. Заримдаа би боддоо шүү дээ. Хүүхэлдэйн киног яаж ингэж амар зохиодог байна гэж боддог. Амьдралдаа авч ирсэн хамгийн сайхан мэдрэмж бол анхныхоо охин төрөхөд бол үнэхээр сайхан байсан. Үнэхээр хад жаргалтай мэдрэмж. Ер нь байнгын гоё мэдрэмжтэй байдаг шүү дээ. Нэг ажил дуусаад аюу гоё мэдрэмж төрдөг. Тэнд хүмүүс орж ирээд ямар гоё болсон пүүфаа гэж. Тэгээд хэлэнгүүт над бүр үнэхээр дотроо бүр гоё сэтгэл төрдөө шүү дээ. За одоо бүгдээрээ маа дэлгүүр дээр очныг захиалга өгнө. Кинон тоглож үзхийсэ гэж боддог шүү дээ. Олон мундаг жүжигчин найз нар байдаг. Тэгээд кинон тоглож үзхийсэ. Тэнд нэг өөрийгөө сорж үзхийсэ гэж боддог. Заримдаа Голливуудын кинонд гэсэн тоглохоосаа гэж дотроо мөрөөддөг шүү дээ. Тэр бол бас дээ миний л мөрөөдөл. Одоо дуулж байгаа залуучдын дууг бол би бүгдээ сонсох дуртай. Харин бүхэл дууг нь сонсдог. Тэгэхгүй бол хоцрогдчих шүү дээ.
Би ч тэднэртэй цуг амьдарч цуг ажиллаж байгаа учраас тэдний дууг нь сонсож явах хэрэгтэй. Тэдний үгийг бас сонсож явах хэрэгтэй. Хамгийн сүүлдөө нэг хоёулаа дуулдаг штэ. Нөгөө юу? Оо на тэр бол бас хөөрхөн ай май нас хөөрхөн бөгөөдтэй. Сонсоход ингийн. Сансрын мэрсэр төр үсчлээ. Авч хаалаа идэ да. Шор цагаалгаа өгнө. За энэ дэлгүүр манай компани бүх шалны асуудлыг шийдэж өгдөг. Эднийхээс бүх захиалга хийж явдаг. Энэ дээр одоо бүх төрлийн хэвс дороожууд бүгд байдгийг. Тэр одоо манай дээр нөгөө хийгдэж байгаа гол ажлууд маань дандаа офисын ажлууд байдаг учраас офисын шалыг голдоо энэ офисын зориулттай юм шалаар хийдэг учраас манайх энтний дээр захиалга өгдөг. За захиалга өгчлөө. Одоо дээшээ гарч хоолоо идэх. Гол бол нисч байна да. За сайхан хоол идлээ. Монголын рестораныхаа хамт олонд баярлаа. Сайхан монгол хоолоо идлээ. За одоо ирч хүчийг авсан шүү. Одоо хоёр газараар очих хэвээр. MSM Central Tower. Хоёр газар очих хэвээр. Ер нь миний хийж байгаа ажил маань ихэнхдээ явах байдаг. Өнөөдөр явдлын ажил маань их таарчлаа. Замын төвчрөл маань бас овоо байна да. Ер нь хүн төрөхтэй шууд ийм мундаг авьяастай ч юм уу тийм болж төрдгөө бах. Ер нь бол энийг амьдралынхаа туршлагаар бас олж авдаг байх гэж боддог. Тэгээд ер нь алдаануудаа байн засаж явах нь илүү сайн. Тэр би алдаагаа дор нь засахыг хичээдэг. Ер нь жижигч бай, томч бай. Ер нь алдаануудаа дор нь засаад яваад байвал их зүгээр. Гэтэ алдаа гарах тусам бас зүгээр. Алдаа гарахгүй бол бас акц явахгүй гэсэн үг шүү дээ. Бизнес дээр. Магадгүй нэг ажлууд ингээд амар сэтгэл хөдлөгдөн шүү дээ. Бүр ингээд жинхнээсээ яг би түрүүний хэлжсэжтэй. Хурдан маргааш болоос би ажиллаа хийсэ гэж. Яг зарим нэг тийм ажил байдаг байхгүй. Бүр ингээд дотроосоо ингээд юу хадаг. За энийг ингээд шийдчихээ ингээд ингэчүүл амар гоё ингээд. Ингээд хөөрөөл тэрэндээ хөөрөөл баясаар. Тийм ажлууд байдаг. Ингээд манай урлагийн хэсгэр явж байна. Энд манай нөгөө интерьерийн чимэглэлийн бүх ажлууд энд хийгддэг. Нарийн чимэглэлөөр одоо яг ажлын хамгийн гоё гэсэн юм энд хийгддэг. Бүгдийг нь бид нэр гараараа өөрсдөө хийдэг. Тэгэхээр хааж давтагдчихгүй тийм бүтээлүүд гардаг газар. За сайн. Сайн. Тэма. За манай энэ урлагийн хэсэг. Энд манай бүх инсталляцийн ажлууд гараараа хийгдчихэдэг. Тэр ханд байна. Тэр том цаг. Тэр бараг нэг том төмөр болсон. Энэ өвсөн хан. За тэгээд энэ байна. Энэ хэрэггүй хүүхдийн тоглоомыг ашиглаж хийсэн. Интерьерийн гол юм маань гоёл чимэглэл байдаг. Тэгээд бас зарим
энэ дээр энэ хиймэл цэцэг энэ төр ашиглах тэрнүүд бас гардаг. Тэр бүгднийг манай залуучууд бүгдийг гараараа хийдэг. Одоо энэ зарим нэг стендүүдийг харж байгаа хэ. Энэ гар ажиллагааны хэсэг явагдаж байгаа. Ирээдүгээс ирсэн сансрын орхон майка. Бид нар өөртөө тийм нэр өгсөн. Тэгтээ ажил нь тийм ажил биш л дээ. Одоо ингээ бүх гэрлийн монтажууд нь хийгдэж байна. Ингээ бүх юмудаа гараар хийдэг. Гэрлүүд ингээ зоон. Гэрлүүд нааш цааш уурсан. Энэ их ивент ажлууд манад дээр бас хийгддэг. Тайд засал, өсөөр декораци ажлууд манай компанид бас хийгддэг. Энэ манай яг жижиг бэлтгэсэн хэсэг. Одоо бүх төрлийн өвснүүд яг жинхэнэ юм шиг хийгдсэн байгаа. Эднийг одоо бүгдийг нэвлүүлээ нэг том дүрс болгодог. Энэ одоо бүхэл юмд хэрэглэнгээ. Хурим найр одоо юу гэдгийг тайз, декорац, за бүх төрлийн ивент, шоунд хэрэглэдэг. За гэрлэнүүдээ бид нар бас ийм бэлтгэсэн маягаар аваад тухайн захиалагчдад тааруулаад хийцэлтээр зориулж хийдэг. Энэ зүгээр манай цэцгийн нэг жижиг хэсэг. За одоо ингээд миний хорионы арга хэмжээний цаг болсон байна. Би одоо хувцас солих хэвээр. Тэгээд арга хэмжээ рүү яв. Урландаа болох. Ер нь бүгд дизайнерууд тийм байдаг байх гэж байна. Өөрийнхөөс урландаа байх. Жишээ нь би цагаан хэдийн урлан дээр очижсэн л да. Тэр бүр маш том цагаан байсан. Яг ийм урландаа болох юмсан гэж бүр мөрөөдмөр тийм гоё байшин. Мөрөөдлийн байшин гэх юм уу? Тэгэхээр бүгд дизайнеруудад тийм мөрөөдөл байдаг байх л та. Хамгийн анх барилгын салбарт орсон газар маань Гангар инст байсан. Гангарт анх барилгын туслагаар ажиллаж байсан. Өдрийн 3000 төгрөгийн ажил хийдэг. Аваагаа дагаад бас ажиллаж байсан. Тэр минь бол миний ажлын амьдралын гараа байсан л та. Тэгээд тэндээс л одоо бүх барилгат ажиллах болсон. Энэ интерьерийн салбарт ажиллах болсон. Амьдралын гараа нь тэндээс эхэлсэн гэж би боддог. Ажлын амьдралын зөвлөх гэдэг нь би өдөр болгон хүмүүсээс зөвлөгөө авч сурч мэдэж одоо суралцаж яваа гэж би өөрөө боддог. Тэр тусмаа миний эхнэр байна. За ах маань байна. Энэ хоёр хүнээс их одоо зөвлөгөө авч явдаг да. Мэдээж найз нөхдөйгээ уулзах тийм зав гаргалгүй яг уу. Би одоо өөрийнхөө хамгийн дотны зөвлөгөө бас найзуудаа гэж боддог. Энэ бас найзуудаараас бас бахархдаг. Дандаа мундаг залуучууд байдаг. Тэднээс үлгэрлэж дөөрөөж үгийн сонсч явдаг байнга. Тийм болохоор бас үлгэрч найзуудтай бас би хязтай хүн гэж боддог өөрийгөө. Нас залуу байна. Бишээ явах газар их байна. Их ажил маань их байна. Нэг өдөр ч гэлтгүй залуучууд минь ажлаа бас амжуулж агаарай. Нэг өдөр чинь ирээдүйн эхлэл шүү гэж би хэлмээр байна. Тэр бүх ажлуудаа нэг өдөртөө багтаагаад хийж явах их зүгээр. Олон ажлууд яг төлөвсөн ажлаа нэг өдөртөө багтаагаад хийх хэрэгтэй. Тийм бол бас амжилтын бас нэг үндэс баг гэж би боддог. За ингээд миний нэг өдрийн ажил маань
өндөрлөж байна. Одоо би орой хөлөө авалттай байгаа. Тэжиг очино. Тэр өнөөдөр нэг өдөр надтай хамт өнгөрөөсөн та бүхэнд баярлалаа. Таалагдмах гэж байна. Баярлалаа.